ээлтэй замыг хотын стандартын дагуу засаж янзлах шаардлагатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчны бүртэмж стандартыг сайжруулах нь нийгмийн харилцаанд орж ирэхээ эдлэхэд ямар том дэмжлэг болох вэ гэдгийг энгийн ухаанаар хийж ойлгоно. Гэхдээ орчны бүртэмж стандарт гэж юу хэлээд байгааг олон нийт нийгэмд зөвөр хүргэж тайлбарлах нь хамгийн чухал юм. Чуусууд хэнийг ивэл энэ дөө нэг яг явчих нөгөө зовооны дан татлаад нөгөө машинаа татчихвал бэдуас яг тэгээд нөгөө энэ асуудлыг өөрөө чийдэх гэж явгооны дамаад биш нөгөө машинаа явуулчихсан их нөгөө аюулт гэдэг автобусны тулд явчихсан нэг өдөртөө нөгөө автобус ороход жоохон ингэ хөнтөөцөө хүмүүс тээж явах гэдэг юм. Зөвхөн Улаанбаатар хотод жишээ авахад шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн хэдэн хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэний орчны бүртэмжийг нэмэгдүүлж стандартын дагуу баригдсан бэ гэдгийг бид түггөх мэдэж болно. Наандаж харааны бэрхшээлтэй тэрэгцэртэй иргэд зориулсан тусгай зам хаалга, шат, чиглүүлэгч байдаггүй. Барилгын норм стандартад энэ тухай дурдсан байдаг ч үнэн дээр барилга хүлээж авах улсын комиссийн бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл ортгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх өдөр бүр зөрчигдөх хэмжээнд иржээ. Явгооны давны бэрхшээлтэй нөгөө явчихад нөгөө ихтгэе бидинэтэй тамболон нөгөө тасгуулаагүй тамнууд ихтгэх бодволтой хэцүү бас автобусны бодлол нөгөө ихтгэл өмнөд овцоо тооцлоо гал зорхот хэцүү нөгөө автобус нөгөө сууд алгат хорхот хэцүү байдаг бас нөгөө ингэ явгооны нөгөө гартаар гарахад нөгөө ихтгэх нөгөө хөлн анигчтай учраас тэний хэцүү болдог. Ганцаараа зорчих нэн чухал шаардлага гарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн хотын төвөөр чөлөөтэй явах боломжгүй. Явган хүний замаар явж буй иргэн өдрийн цагаар осол дүртэх эрсдэлтэй нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар том эрсдэл аюул дагуулж байдгийг бид өдөр бүр анзаардаг. Эмнэлгийн тусламж авах гэдэг шаардлага үүссэн тэрэгцэртэй хараагүй сонсголын бэрхшээлтэй иргэн хүлээж авах яаралтай тусламжийн хаалгыг өөрөө олж онгойлгох боломж бүхий стандарттай эмнэлэг хэд анзаархад стандартын сонсголын бэрхшээлтэй иргэдэд ихэд байгууллагын хэрэгжилтээс үүдэлтэй бэрхшээл өдөр бүр тулгарч байдаг. Гэвч өмнө нь бүртэмжийн тухай ойлголтгүй байдал хүндрэл дагуулж байна. Инхтэмний гүрнээс